Хүүхдийг одоо донтуулах нэг хэлбэр болдгоо шүү. Эцэг маа намайг хайрладаг юм байна. Надад анхаарал халамж тавьдаг юм байна. Намайг ойлгодог юм байна. Төвлөрөх бас чадвар. Миний гарт одоо ийм хоёр ийм тэмдэг байна. Ийм дэлгэцийн хамааралтай болцсон байгаа бол эрхэм хүндэт үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхнагийн болон та тавтай морил. За өнөөдөр би та бүхэнтэйгээ маш чухал сэдвийг хуваалцах гэж байна. Өнөөдөр би хүүхдээ хэрхэн утас зурагтанд донтуулахгүй байх вэ гэдэг зүйлийг ярих болно. Яагаад одоо энэ сэдвийг сонгож аваад ярих болсон юм бэ гэхээр 2-3 сарын өмнө охин маань өглөө цэцэрлэгтээ явахаас өмнө заавал одоо беби үзнэ гэд нэгтэг болсон байсан. За мөн одоо намайг уцаа бариад авангууд би уцаар беби үзнэ гэд цэцэрлэгээс ирснийхэн дараа би беби үзмэрэн гэд бүр ингээд тогтмол ингээд нэхэд байдаг болцсон байсан л да. За тэгээд энийг нь анзаараад нэг тийм жоохон донтолтын хэлбэр ер нь одоо явагдаад байгаа юм байна. Тэрийг л ер нь заавал үзчихэж ингээд нэг жоохон сэтгэл нь амардаг ч юм уу те. Тэрийг ингээд үзчихээр нэг юм гой мэдрэмж төрдөг ч юм уу те. Ийм байдалд ер нь жоохон хүрсэн байгаа юм байна гэд. Тэгээ уншиж судлаад янз бүрийн одоо мэдээллүүдийг цуглуулад хид хідэн одоо аргуудыг охин дээр хэрэгжүүлээд сарын өмнөөс одоо үр дүнгийн үзээд за ингээд шийдчих ёстой байсан юм байна гэд мэдсэн учраас тэр мэдэж авсан зүйлээ та бүхэндээ өнөөдөр хуваалцахаар шийдсэн байгаа. За магадгүй яг ингээ хүүхэд нь яг ийм асуудалд орсон эцэг эхчүүд ээжүүд байх юм бол миний бичлэгийг үзээд тодорхой хэмжээний баасаа мэдээллийг олж авч чадах болов уу гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр би хүүхдээ хэрхэн утас зурагтанд донтуулахгүй байх вэ гэдэг зүйлийн талаар та бүхэнтэйгээ хуваалцах болно. Ингээд ярианыхаа үндсэн сэдвтэ орцгоё. Манай охины хувьд тэгж айхтар бол донтоогүй. Ерөөдөө бол ингээд нэг жоохон ээж нөгөө нэг анхаарал халамж тавих нь нэлээд багассан байсан учраас ээж одоо дүүд ингээд анхаарал халамж тавиад байгаа учраас надад одоо ингээд тавих цаг нь багассан байна гэдгийг өөрөө айгуу сайн мэдрээд исэн мөлий. Тэгээ тийм учраас ингээд сатаарах юм олдохгүй байсан учраас одоо хамгийн түрүүнд л ойрхон одоо зурагт исэн учраас ингээд зурагтаар байнга хүүхэлдээ үзэл тэр нь бас өөрт нь ингээд ийм цагийг нөхцөх тийм одоо зөв арга нь болоод исэн мөлий. Тэгээд би охинтойгоо айгуу сайн ярилцаад охиныгоо айгуу сайн анзаараад бас тэрийг нь мэдэрсэн байгаа. За тэгээд юу ч өнөөдөр ярих зүйлээ би ингээд та бүхэндээ бас ойлгомжтой байх үүднээс ингээд нэлээд зэгцэлсэн байгаа. Ер нь одоо энэ утас зурагтанд тонтохоос одоо хэрхэн яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэдгийг хэлээд яриа те. За хамгийн нэгдүгээр хүүхдтэйгээ гадуур явж байгаа тохиолдолд хизээч утас үзүүлж болохгүй. За нөгөө гадуур явж байгаа хүүхдүүд чинь ингээ янз янзын ааш харан шин гаргадаг тий. Ойрлон хашгич чинь нийшээ тийшээ одоо гүүж харайн тий уйлна гэд. За яг ийм үед нь болохоор нөгөө эцэгчүүд манай өөртөө бас тайван байхын тулд бусдад төвөг учруулахын тулд хүүхдэд хамгийн түрүүнд юусэн утас үзүүлээд наамгүй болгочдөг. За энэ байдлыг бол хэрхэвч болохгүй. Ингээд та анханасаа сургачих юм бол хүүхд ямар ойлголт авдаг вэ гэхээр намайг ингээд үүмүүлээ сахилгуутаад ингээд яхаар ээж утас үзүүлдэг юм байна. Миний сонирхолтой зүйлийг үзүүлдэг юм байна. Тийм буруу ойлголт авчдаг. Тэгээ тийм учраас хүүхдээ ерөөсөд гадуур аваад явж байгаа тохиолдолд сатааруулахын тулд ерөөсөө утас оролдуулж болохгүй. Тэр зүйлийг анханаас нь ингээд сургачих юм бол маш аюултай шүү. За хоёрдугаарт таны утсан дээр анханаас нь сонирхолтой зүйл ямар нэгэн тоглоом байдаг гэдгийг ерөөсөө хүүхдэд мэдүүлж болохгүй. Ялангуяа эрэгтэйчүүд дээр ажиглагддаг тийм. Эрэгтэй хүмүүс маань нөгөө янз бүрийн утасны компьютерийн тоглоомыг маш их тоглодог тийм. Тийм учраас утсан дээр ингээ янз янзын нөгөө тоглоомууд татаад авсан байдаг болохоор хүүхдийн хажууд ерөөсөө тэрийг тоглож болохгүй. Ерөөсөө тэр байдлыг ингээл харуулчих юм бол аав ингээд утсан дээр ийм гой сонирхолтой юм хийгээддэг. Би ч гэсэн бас хиймээр энэ гэдэг тийм хүсэл төрөөд тэгээд бас утсыг нэхээддэг учраас ерөөсөө янз бүрийн тийм сонирхолтой зүйл утсан дээр байдаг гэдгийг ерөөсөө анх одоо мэдээ орох цагаас нь ахуулаад ерөөсөө мэдүүлж болохгүй. Энэ дээр одоо маш сайн хатуу анхаарах хэрэгтэй. За 3 дугаарт за мэдээж нөгөө хүүхдэд утас зурагтыг бол огт үзүүлэхгүй байна гэдэг зүйл мэдээж бол байхгүй. Тодорхой хэмжээгээр бол үзүүлнэ. Нялх хүүхдүүдтэй ээжүүд маань нөгөө нялх хүүхдээ анзаарч хоорондор за тэгээ гэр орон хоол ундаа хийж хоорондор яалтчгүй нөгөө хүүхдүүдэд жоохон баг зэрэг нөгөө сатааруулах шаардлагатай болон зурагтыг бол үзүүлэх бас тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Тэгээ үзүүлж болно. Гэхдээ энэ зүйлийнх нь хязгаарыг нь маш сайн тавьж өгч явах хэрэгтэй. Яаж одоо тавьж өгөх ёстой вэ гэхээр зурагт үзүүлэхдээ ялангуяа 3-аас дээш насны одоо юмыг нэлээд сайн ингээд ойлгодог болцсон
хүүхэд байх юм бол за чи ердөө 20 юм уу 30 минут зурагт үзэн шүү. Тэгээд миний охин юмаа хийн шүү. За ингэ шүү тэгээ шүү гэд хүүхэдтэй маш сайн одоо тайлбарлаад ярилцаад үзүүлэх хэрэгтэй. Тэрнээс бол одоо ямар ч одоо замраагүйгээр ерөөсө зурагтыг насааж өгчвөл хитэн цагаар ингээд хүүхдийг бүр ингээд зурагт руу ингээд ширтүүлээд суулгаж болохгүй. Тэгээд маш олон сөрөг үр дагавар байдаг гэдгийг та бүх маань бас мэдж байгаа тийм. Тэгэхээр ерөөсө анханаас нь зурагтыг тэдэн минут үзэх ёстой. За тэдэн минутын дараа унтраан шүү. За 5 минутын дараа би зурагт унтраа шүү. За 5 минут үзэл болно шүү гэдэг ингээд ерөөсө хязгаарыг нь анханаас нь агүй сайн ингээд тогтоож өгөөд хүүхдтэйг агүй сайн тохиролцож байгаа хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдээ тэр зүйлийг нь хүлээж аваад агүй сайн үгэнд ордгийг бас та бүхэн маань явандаас анзаарах бах. Дөрөвдүгээр эцэг эхчүүдийн маань нэг хамгийн том гаргадаг алдаа байдаг. Нөхөр бит хоёрын хувьд ч гэсэн энэ одоо алдааг гарахгүй хичээд гэлтэй. Гэхдээ л бас хаяа нөгөө шаардлагатай болохоор уцаа оролддог. Өглөө орноосоо босхоосоо өмнө уцаа шууд оролддог тий. Ер нь баг дийлэн хүмүүс тэгдэг. Орой унтахаас өмнө бас уцаа оролдоод идэг тий. Энэ одоо буруу зуршлыг ерөөсөө бойлох хэрэгтэй. Ялангуяа хүүхдтэй эцэг эхчүүд маань энэ зүйлийг бойлох хэрэгтэй. Та анханасаа ингээд сургачих юм бол хүүхд ерөөсөө ингээд бас байнгын ингээд орондоо утас оролдох гээд бүр ингээд хүсээд идэг. Тэгээд ялангуяа нөгөө нэг яг унтахаас өмнө яг амрах цагаас өмнө ингээд нөгөө хүүхд ингээд хит их одоо ингээд зурагт үзчих юм бол хүүхдийн нөгөө нэг нойр царинждаг, унтаж чадхаа болчдөг. Ягаад тэгэхээр нөгөө гой сонирхолтой юмнууд үзсэн байгаа учраас тэрийг ингээд гинт болиулчихаар тэрийгээ бүр ингээд өргөжлүүлээд үзгээд байдаг учраас энэ зүйлийг нь анханаас нь маш сайн хориглох хэрэгтэй. За зөвхөн ингээд хүүхдийг ингээд чи ингэж болохгүй, чи зурагт үзэж болохгүй, чи утас үзэж болохгүй гэд хүүхдийг загнах биш. Эцэг эхчүүд маань өөрсдөндөө маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Ягаад тэгэхээр ерөөсөө хүүхэд гэдэг бол ерөөсөө эцэг их таны толны тусгал гэдэг тий. Та юу хийн, та юу ярина, ямар үйлдэл хийн тэр болгоны чинь дуурайж байдаг учраас та өөрөө маш сайн одоо юм сахилга баттай байж хүүхдээ аливаа зүйл дондох эрсдлийг нь сэргийлж чаднаа. За 5 дугаар хүүхдийг зурагт утас үзүүлэхдээ маш хол зайнаас үзүүлэх хэрэгтэй. Утас зурагт одоо хит их үзүүлснээс болоод хамгийн нэгдүгээрт хүүхдийн хараа мууддаг. Ялангуяа бага насны хүүхдийн хараа тогтоогүй байдаг учраас утас зурагтыг хит их ойроос үзүүлснээс болоод удаан одоо урт хугацаатай байдлаар үзүүлснээс болоод багаасаа хараа муудцаа маш олон хүүхдүүд байдаг. Тэгээ тийм учраас энэ зүйлийг та бүхэн аягүй сайн анхаараарай. Ядаж 2 м, 3 м-ийн зайнаас үзүүлвэл бас арай дээр болов уу гэж бодож байна. Тэгээд энэ дээр бас та бүхэн маань анхаараарай гэж хүсэж байна. Нэл хүүхдтэй бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд бас нэг юм хориглох заалтыг бас хэлмээр байна. Утас компьютер зурагтны одоо сөрөг нөлөөтэй холбоотой маш олон мэдээллүүд байдаг. Гэхдээ энэ зүйлийг одоо байдаг гэд бид нараас ярихгүй орхиж болохгүй. Тодорхой хэмжээгээр бас ярьж яхан зүг болов гэж бодож байгаа. За тэгээд хоёр зүйлийг эцэг эхчүүд маань бас сайн санаад аваарай гэж хүсэж байна. За нэгдүгээр орой унтахынхаа өмнө Wi-Fi-ыг заавал унтрааж байх. Энийг одоо маш сайн анхаараарай. Та бүхэн маань бас энэ Wi-Fi-ийн цацрагийн талаар мэдээллүүдийг бас олоод уншаарай. Маш аюултай байдаг гэсэн. Заавал одоо орой унтахаас өмнө биш, өдөр ч гэсэн одоо ашиглахгүй байгаа үедээ хүүхдтэйгээ байгаа үедээ Wi-Fi ашиглахгүй байгаа бол ер нь бол тогтмол унтрааж хэвших юм бол бас бидний эрүүл мэндэд хэрэгтэй шүү. За хоёрдугаарт нэг уцаа хажуудаа тавьж унтдаг хүмүүс байдаг тийм. Ялангуяа нялх хүүхдтэй одоо бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань уцаа битгий хажуудаа ойр тавьж байгаараа аль болохоор одоо хол зайтай эсвэл одоо нөгөө сэрүүлэг тавиад унтдаг бол уцсныхаа эер мод дээр тавьчдаг тийм. За тэгээ тавиад унтж байгаараа тогтмол одоо зурагт асаахгүй байх. Өдөр чинь нөгөө нэг зурагтаа ингээд асаалттай байлгаад идэх хүмүүс байдаг тийм. За тэрийгээ болох хэрэгтэй. Ерөөс ингээд тогтмол та зурагт асаадаг бол энэ бас хүүхдийг одоо донтуулах нэг хэлбэр болдгоо шүү. Хүүхд маань ерөөхдөө нэг тийм дэлгэцийн хамааралтай болцсон байгаа бол дараах одоо хид хідэн зүйлүүдийг та бүхэн маань хэрэгжүүлээд үзээрэй гэж хүсэж байна. Өөрийнхөө охин дээр яг туршаад тэгээ нэг баг зэргийн үр дүн мэдэрсэн зүйлээ та бүхэнтэйгээ одоо хуваалцах гэж байна. За нэгдүгээр хүүхдтэйгээ ойр байж маш сайн ярилцдаг байх. Бид нар одоо нөгөө 2 настай, 3 настай, 4 настай хүүхдүүдийг за энэ ер нь одоо ярьсан зүйл ойлгохгүй бах та тий. Одоохондоо бол нэг юм сайн ойлгохгүй гэж боддог тий. Гэхдээ яг үнэндээ бол тийм байдаггүй. 2 настай, 3 настай, 4 настай хүүхдүүд маань хэдий одоо сайн ярьж чадахгүй ч гэсэн бидний ярьж байгаа, хэлж байгаа бүх зүйлүүдийг аюулгүй сайн ойлгож идэг. Тийм учраас хүүхдтэйгээ аюулгүй сайн ярилцдаг байх ёстой. Тэгэд энэ зүйл дээр бас эцэг эхчүүд маань жоохон хичээл чармаалт гаргаад аюулгүй сайн анхаараарай гэж хүсэж байна. За хоёрдугаар агаар салхинд тогтмол гаргах. Ялангуяа 9-11 цагийн хооронд хүүхдийг агаар салхинд маш сайн гаргаж явах хэрэгтэй. За 3 дугаарт хүүхдээ олон найзуудтай болгох. За тэгээд үеийн хүүхдүүдийн дунд нь оруулж тогтмол тоглуулах хэрэгтэй аль болохоор. За энэ зүйл маань одоо маш хэрэгтэй байдаг шүү. Ялангуяа хүүхдийг нийгэмшгэд тэгээд өөр зүйл сатарахад бас айгүй хэрэгтэй байдаг. 4 дугаарт
хүүхдтэйгээ хийж болох маш олон одоо тоглоомын санаанууд байгаа тий. Эцэг эхчүүд маань ч гэсэн бас мэдж байгаа. Би болохоор охинтойгоо юу хийдэг вэ гэхээр ер нь бол зураг зурна, баримлын шавраар агиух тоглодог, янз бүрийн хэлбэр дүрс гаргаад жимс хийгээд инхээр бас хүүхд маань ингээд агиу тийм төвлөрөх бас чадвар нь сайжирдаг юм байлаа. За тэгээд усаар тоглоно, пазл эвлүүлнэ. Пазл бас агиу хэрэгтэй гэдэг юм байлаа шүү. Ялангуяа бүр юм жижигэн юм чимглүүр ажиллагаатай юм пазлууд бол агиу зүгээр. Тэг хүүхд яг тэрэндээ ингээд төвлөрөөд өөрөө ингээд агиу сайн хийгээд идэм байлаа. Дүрсүүд ингээд нийлүүлэх тусмаа ингээд урам ороод тэрийгээ бүр ингээд улам эвлүүлэх тийм ирмэлцэлтэй болоод идэг юм байлаа. Тэгээд ер нь бол одоо хүүхдийг заавал одоо сатааруулж ингээд утас үзүүлэхтэй зурагт үзүүлэх гэхээсээ илүүтэйгээр яг юм гар аргаар хийдэг, яг юм анхаарал нь агиу сайн юм төвлөрдөг, эрүүл юм зүйлээр хүүхдийг сатааруулж байх юм бол хүүхдэд агиу хэрэгтэй шүү. Эрүүл мэндэд нь ч гэсэн хэрэгтэй байдаг. За тэгээд шоу эвлүүлж болж гин, лего тоглоом тоглоод янз бүрийн одоо юм гоё байшингууд үрж тоглож болж гин. Хүүхдтэй өдрө болгон бас чаддгуумаа гэхэд ядаж 7 хоногт ганц 2 удаа ном уншиж өгөх юм бол бас агиу хэрэгтэй. Хамгийн сүүлд хэлэхэд миний сая хэлсэн бүх зүйлүүдийг та бүхэн маань хүүхдтэйгээ заавал хамтдаа хийгээрэй. Хамтдаа ярилцаад хамтдаа тоглоод ирэх юм бол хүүхд маань маш гоё мэдрэмжийг авдаг байгаа шүү. Эцэг маань намайг хайрладаг юм байна, надад анхаарал халамж тавьдаг юм байна, намайг ойлгодог юм байна гэдэг зүйлийг одоо хүүхд маань сайн ярьж чадахгүй байгаа ч гэсэн агиу тийм хөрх мэдэрчийдэг, мэдчийдэг. Тэгээ тийм учраас одоо миний сая дурдсан зүйлүүдийг та бүхэн маань хүүхдтэйгээ заавал хамтдаа хийгээрэй гэж хүсэж байна. Үргэлжлээ та бүхэндээ гэрийн нөхцөлд хүүхдийнхээ харааг хэрхэн шалгах талаар товчхон мэдээлэл хүргэе. Хүүхдийг тогтмол утас зурагт үзүүлснээр хамгийн түрүүнд хүүхдийн хараа маш их мууддаг тий. Тэрийг одоо эцэг эхчүүд маань бас надаар хэлүүлэлтгүй мэдчихэж байгаа. Миний гарт одоо ийм 2 ийм тэмдэг байна. Энийг та бүхэн маань хараад мэдчихэж байгаах. Бид нэр одоо нөгөө нүдний имлэг дээр очиод үзүүлэхээр хамгийн түрүүнд бидний харааг шалгадаг тий. Энэ зүйлийг харуулаад шалгадаг. Энэ зүйлийг би хаанаас авсан бэ гэхээр энэ болохоор манай дүүргийн эрүүл мэндийн газраас ирсэн байгаа. Энэ хүүхдийнхээ хараа 3 наснаас нь хойш шалгадаг юм байлээ. Тэгээд хүүхдийнхээ харааг ирж шалгуулаарэ. За тэгээд ирж шалгуулахаас өмнө өөрөө гэрийнхэн нөхцөл хийж үзээд тэгээд ирээрэй гэж зөвлөдөг юм байлээ. Тэгээд энийг ашиглаад яаж гэрийнхэн нөхцөлд хүүхдийнхээ харааг шалгах вэ гэхээр эхлээд мэдээж томыг нь хэрэглэнэ. Хүүхдээ яг өөрөөсөө 1 метрийн зайтай байлгаж агаад 2 нүдийг нь нэг гараар нь ээлжиж даруулаад энийг нь дөрвөн тийш нь харуулад хүүхдийгээ хариулж чадчихна уугүй юу гэдгийг туршаад за тэгээд хамгийн сүүлд нь энэ жижигийг нь харуулад доош нь болгоод хажуу тишээ болгоод дээш нь болгоод хүүхд чинь яг зөв тааж ийн үгүй юу гэдгийг нь бас шалгачих боломжтой байгаа. Ерөнхийдөө хүүхдийн харааг нь та бүх маань гэрийн нөхцөлд иймэрхүү байдлаар бас шалгачиж болно. Энийг интернетээс яг энэ зургийг нь хайгаад болох юм бол олдох байхаа. Тэгээд та бүх маань хэвлэж гаргаад хүүхдийнхээ харааг ялангуяа 3-аас дээш насны хүүхдийг харааг нь ер нь бол тогтмол шалгаж хагаад гэмгүй бах гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлд та бүхэндээ бас нэг 2-3 анзаарсан зүйлээ бас хэлье гэж бодож байна. Мэдээж одоо бид нар энэ өндөр технологиг одоо хүүхдтэд үзүүлэхгүй байна гэдэг бол байж боломгүй зүйл. Тодорхой хэмжээгээр угаасаа үзүүлж л таараа. Тэгэхээр бага насны хүүхдэд ялангуяа одоо 10-аас доош насны хүүхдэд энэ зүйлийг нь яаж одоо тодорхой хэмжээгээр харааг нь муудахгүй байдлаар эрүүл мэндэд нь хортой биш байдлаар яаж одоо энэ зурагт тодорхой хэмжээний энэ кино тий дэлгэцийг үзүүлж болох юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр хүүхдтэй та проектор аваад өгчих хэрэгтэй. Зурагтны юм дэлгэц ширтүүлэхгүйгээр яг хананд ингээ проектор тусгаад тэгээд проектороор бас хөрхөн одоо сонирхолтой зүйлүүдийг нь үзүүлж болно. За хоёрдугаарт хүүхдийн нөгөө харааг муутгадгүй тийм зориултын iPad-нууд гарсан байлээ Монголд маань. Тэгээд тиймэрхүү iPad-ыг бас боломж олвол та бүхэн маань аваад өгөөрэй. Одоо юм болгон чи ингээ цахимцсан учраас бид нар бас одоо нөгөө энэ зурагт ухаалаг зүйлүүдийг бас хязгаарлах боломжгүй болж байгаа. Тэгэхээр бас айлхоор та бүхэн маань эрсдэл багтааг нь сонгоод тиймэрхүү зүйлүүдийг нь бас сайн судлаад худалдаад аваад өгөх юм бол бас боломжтой гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлд хэлэхэд та бүхэн маань хүүхдийнхээ үзэж харж байгаа зүйлийг нь тогтмол бас хянаж байгаарэ. Тэгэхгүй бол одоо ингээд YouTube-ээр ямар ч одоо насны хүмүүс өөрийнхөө хүссэн зүйлийг орж үзэх боломжтой болсон байгаа учраас эцэг эхчүүд маань энэ дээр маш сайн анхаараарай гэж хэлмээр байна. Хүүхдийг эрүүл, зөв, сэтгүүтэй хүн болгож хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд бидний оролцоо маш чухал байдаг. Ялангуяа эцэг эхчүүд та ямар одоо үйл хөдлөл гаргана, ямар үг хэллэгээр ярина, ямар зүйлийг бодно, сэтгэн тэр бүх зүйлийг чи ерөөсөө хүүхдүүд дуурайж байдаг учраас эцэгчүүд та бүхэн маань нэгэнт хүүхдтэй болсон бол өөрийнхөө хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэндээ маш сайн анхаарч байгаарай. Ер нь бол одоо хүүхдийг энэ одоо ойлгохгүй, энэ одоо ойлгох нас нь болоогүй гэж ерөөсөө бодож болохгүй. Хүүхэд ерөөсөө 2 наснаас хойш аливаа зүйлийг маш сайн ойлгож идэг учраас хүүхдтэйгээ агүй сайн ярилцдаг эцэг их байгаарай. Хүүхдтэй агүй сайн цаг зав гаргадаг эцэг эхчүүд байгаарай гэж хүсмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань үүгээр дуусаж байна.
Өнөөдөр ярьсан зүйл маань та бүхэнд бас багахан ч гэсэн мэдээлэл хүргэж чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгийг маань үзхийг хүсвэл энэ доор харагдаж байгаа линкээр та бүхэн маань ороод миний одоо YouTube channel subscribe дараарай. Бас бусад хүмүүст хэрэгтэй гэж үзэж байгаа бол лайк бас share хийгээд бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.